Сайн байцгаана уу? Тэгэхээр C++ болон програмчдын хичээлийн дараачийн хичээл ороход бэлэн боллоо. За тэр нь хувьсгал зарлах гэдэг хичээл байгаа. За бид нар хамгийн ихний хичээл дээр бол програмчид гэж юу вэ гэж үзсэн. Дараа нь хүн болон програмчдын ялгаа нь юу вэ? Тэрний дараа хувьсгал үзсэн. Тэгээд тэрний дараа хэдүүлээ өгөгдлийн төрөл гэж үзсэн тийм ээ. Тэгэхээр өгөгдлийн төрөл болон хувьсгал гэдэг зүйл бол ойрондоо дандаа хамтдаа явна. Ялангуяа өгөгдлийн төрөл бол хувьсгал зарлахад бол хэрэгтэй. За хувьсгал зарлах гэж хэлж байгаа учраас бид нар зарлж хэлэх гэдэг утгатай байна шүү дээ тий. Ерөнхийдөө бол бид нар одоо компьютерыг юу гэж ойлгох вэ гэвэл компьютер бол бидний найз гэсэн тий. Тэгэхээр бид нар найздаа дийлгэрэнгүй хийж өгөх хэрэгтэй. Бид нар юуг тэр найзаасаа хүсэж байна вэ гэдгээ дийлгэрэнгүй хийж өгөх хэрэгтэй байна. За яг л бид нар өнгөрсөн хичээл дээр үзсэн чинь өгөгдлийн төрөл гэдэг зүйл бол зүгээр өөр одоо бүтцтэй тим хайрцагнууд гэсэн тий өөр төрлийн хэлбэртэй тим хайрцагнууд. Одоо жишээ нь хэдүүлээ инт гэдэг төрөлийг бол хэдүүлээ дөрвжин хайрцаг гэд нэрлэсэн шүү дээ. Тэгэнгүүт хэдүүлээ өөр төрлүүдийг бол өөр одоо юугаар нэрлэж явсан тий одоо дүрсүүдээр нэрлэж явсан. За тэгэхээр хэдүүлээ хувьсгал зарлах гэж юу гэсэн үг вэ гэхээр C++ хэлэнд хэдүүлээ хамгийн эхлээд өгөгдлийн төрлийг нь бичих хэвээр. Чи ямар одоо өгөгдөлтэй ажиллах гээд байгаа юм. Жишээ нь int буюу бүхэл том өгөгдөлтэй ажиллах гээд байгаа мó гэвэл хэдүүлээ бүхэл том өгөгдөлтэй ажиллах гэж int гэж бичих нь байна хамгийн эхлээд. Тэгэхээр бид нар найздаа буюу компьютертой юу гэж хэлээд байна гэхээр бид нар энэ дөрвжин хайрцаг биднэрт хэрэгтэй шүү гэдгийг анханасаа хэлж өгöd байгаа байхгүй. За тэрний дараа хэдүүлээ юуг бичиж өгөх хэрэгтэй вэ гэвэл тэр хайрцагны нэрийг нь бичиж өгөх хэрэгтэй. Ямар нэртэй тэр хувьсгч юм. Ямар нэртэй хайрцгийг чи найзаасаа хүсээд байгаа юм гэдгийг бичиж өгөх хэрэгтэй. Тэр нэг хайрцаг хийлэгдсэн, найзаар нэг хайрцаг хийлэгдсэн. За тэрийг хэдүүлээ А гэд нэрлэлчээ тий. Тэгэхээр энэ хайрцагны нэр одоо А болж ийн гэсэн үг байхгүй юу? Чи дараа нь дахиж тэр хувьсгчаа дуудахдаа үргэлж энэ А гэж ашиглаад дуудаад иж болно гэсэн үг. Одоо хайр хэдийн чи int A гэж зарлцсан учраас одоо найз чинь мэддэг болсон. А гэвэл бол энэ хувьсгч шүү. А гэвэл бол энэ дөрвжин хайрцаг шүү гэдгийг мэддэг болсон байхгүй юу? За тэгэнгүүт хэдүүлээ дараа нь утга оноож өгч болно те утга оноож өгч болно. За тэгэнгүүт тэнцүү хийх юм те магадгүй 13 гэдэг утгыг хэдүүлээ оноогоод өгчлөө гэж бодъё. За 13 гэдэг утгыг оноогоод өгчнө гэдэг чинь энэ хайрцаг дотор ч одоохондоо хоосон хайрцаг байгаа шүү те. Тэгвэл тэнцүү 13 өгчвөл энэ хайрцаг дотроо ямар нэгэн тэр утгыг хийчихэж гинэ гэж хэдүүлээ ойлгож болох нь байна те. 13 гэдэг утгыг дотор нь хийчихэж гинэ гэж. За тэгээд цэгтээ тасал тавиад хэдүүлгийнх нь хувьсгч зарлах энэ мөр дуусах нь байна. За тэгэхээр ерөнхийдөө C++ гэдэг хэлэнд хувьсгч зарлахад бол ингэж зарладаг байх нь интийн оронд бол магадгүй char гэдэг юуг өгөөд за магадгүй B гэдэг хэдүүлээ юуг зарлая те. B гэдэг хувьсгчийг зарлая. B гэдэг хувьсгч дээр яаж зарлах вэ гэхээр хэдүүлсэнд нь за тэнцүү A гэж хийдвэр. За A гэхгүй энд магадгүй одоо confusion үүсэх бах. За тийм учраас хэдүүлээ магадгүй D гэж. За char гэдэг өгөгдлийн төрөл нь яадаг вэ гэхээр хэдүүлээ мэдэн штэ тий. Char гэдэг бол ганцхан тэмдэгтийг л хадгалахад ашигладаг өгөгдлийн төрөл байгаа. За тэгэхээр хэдүүлсэнд нь за char-ыг хэдүүлээ. За ингээд за компьютердөө хийсэн тий. За 5 өнцөгт ийм хэдүүлээ хайрцгийг ийм савыг хэдүүлээ авч гинэ. Энэ сав ямар нэртэй бэ гэвэл B гэдэг нэртэй. За тэгэнгүүт хэдүүлээ яах вэ гэхээр энэ сав дотор ямар утгыг хадгалж чинь вэ гэвэл D гэдэг утгыг хадгалж чинь хадгалахдаа заавал ийм single quotation mark буюу тэ энэ тэмдгийг тавьж штэ. За тэгэхээр ерөнхийдөө хувьсгал зарлах гэдэг бол зөвхөн энэ зүйл байх нь биднэрт яагаад хувьсгчийг зарлаж байгаа яагаад хувьсгч хэрэгтэй вэ гэвэл мэдээж дахин ашиглахын тулд хувьсгч тэр утгыг дахин шинжлэхийн тулд шинэ утга гарган авахын тулд утга хадгалахын тулд тэгээд энэ хідэн зорилгоудаар бид нэр ашигладаг байх нь байна хувьсгчийг. За тэгэхээр өнөөдрийн хичээлдээ та бүгд хамт байсанд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.